телевизийн тулах 5 студ үзүүлж байна. Мэдээллийн технологийн хөгжил хараагүй хүмүүсийн амьдралд. Сайн байцгаана уу үзэгчдээ, бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар мэдээллийн технологийн хөгжил хараагүй хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэхээр бэлдээд байгаа юм аа. Дэлхийд дахинд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан хараагүйчүүд эгэлж ирэх хүмүүстэй адилхан бүхэл төрлийн мэргэжлийг эзэмшиж ажил үүргээ биелүүлж чадаж байгаа. Энэ мэдээллийн технологиг Монголын хараагүйчүүд хэрхэн эзэмшиж байгаа тухай мэдээлэхэд бэлэн болоод байна. Ингээд энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч хадагтай гэрэлтэй уулзахаар бид энд хүрэлцэн ирсэн юм аа. Өнөөдөр 285 сая харааны бэрхшээлтэй иргэд манай гарагт амьдарч байна гэсэн тоо байдаг бол Монгол улсад 16 мянган хараагүй иргэд амьдарч байна. Хүн хараагүй болсноор олон боломж чадраа алддаг. Бид ном хэвлэлийг хараад бусдын адил уншиж чаддгүй, гудамж зам талбайгаар бие даан зорчиход бэрхшээл гардаг, мэдээлэл авахд бас хязгаарлалт бий болдог гэх мэт олон зүйлийг бол нэрлэж болно. Гэхдээ өнөөдөр хараагүй улмаас учирч байгаа энэ саад бэрхшээлүүдийг арилгах, багасгах чиглэсэн олон төрлийн арга хэмжээг дэлхийн нийтэд авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь бол энэ мэдээлэл технологийн салбарт гарч байгаа хөгжил, дэвшил юм. Эдгээрийг хараагүй хүмүүсийн амьдралд авчирснаар бид нийгмийн амьдралд бусдын адил оролцож бас эх орныхоо бүтээн байгуулалтанд одоо тус нэмрээ оруулах боломжтой болж байна. Жишээлх юм бол одоо миний өмнө компьютер байна. За энэ компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа мэдээллийг ярьж уншдаг программыг дэлгэц уншигч программыг энэ компьютер дээр суулгасан байгаа. Тийм учраас би энэ компьютерийг яг бусдын нэгэн адил бүрэн ашиглах боломж надад бий болсон. Одоо жишээлх юм бол ингээд ярьж байгааг та бүхэн сонсож байгаа. За одоо би энэ дээр мэйлээ шалгаж байна. За хамгийн сүүлд надад ямар мэйл ирсэн байгааг би одоо харъя. За одоо ингээд өглөөний 8 цаг 40 минутанд одоо ингээд манай бүсийн хараагүйчүүдийн байгууллагын ерөнхийлөгч Мичико гэдэг хүн надад мэйл ирүүлсэн байна л да. Энэ 100 болох хараагүй залуучуудын одоо хурлын талаар. Гэх мэтээр би ингээд энэ компьютер дээр мэйлээр шалгаж гин, би номоо уншдаг, энэ дээр би скаф ашигладаг тийм ээ. Тэгээд янз бүрийн одоо хүссэн байгууллагын вебсайт руу орж мэдээллийг аваад ингээд ашиглаад явж байдаг. Түүнээс гадна би энд миний гарт iPhone байна. Энэ бол ухаалаг гар утас. iPhone дээр бас дэлгэц уншдаг програм байдаг. Жишээл үүний тусламжтайгаар би бас л яг л бусдын нэг адилын утсаа ашигладаг байгаа. За одоо жишээлх юм бол би энэ дээр мэйлээ шалгадаг, Twitter, Facebook ашигладаг тийм ээ. Одоо мессежэл бас бусдын нэгэн адил ингээд хүнд явуулж хүнээс ирсэн мессежийг уншдаг. Тэгвэл би одоо цаг агаар би яаж харж амьдралдаа хэрэгж байгаа талаар харуулъя. За энэ дээр одоо цаг агаар гэдээ гарч ирж байна. Одоо яг бол үйлэрхэг байна. Тэгээ 19 градус байна гэдэг мэдээллийг энэ надад өгч байна. Бас нэг жишээ хэлэхэд одоо хараагүй хүмүүсийн гол бичиг нь бол барайл байдаг. Тэгвэл энэ барайл бичгийг компьютертэй хослуулснаар өнөөдөр барайл компьютерсэн одоо машин бий болсон байна. Үүний тусламжтайгаар жишээлх юм бол хараагүй хүүхэд энгийн сургууль бусдын нэг адил суралцах боломжтой болсон. Тэр хараагүй хүүхдийн барайлаар бичсэн зүйл нь компьютерийн машины дэлгэцээр кириллээр гардаг. Энэ тохиолдолд хараатай хүмүүс маань тэр хараагүй хүүхдээ юу бичиж байгааг л харж сургалтандаа ашиглах боломжтой. Гэх мэт эдгээр технологиуд эдгээр одоо техникийн хэрэгслүүд миний амьдралд ингэж нэвтэрснээр өөрөөр хэлэх юм бол би хараад бусаар өөрийнхөө хийж байгаа, гүйцэтгэж байгаа ажлыг одоо маш өрнөр үр бүтээмжтэйгээр хийх боломж миний амьдралд бол нэвтэрч байгаа юм аа. Хараагүй хүмүүсийн амьдралд мэдээллийн технологи хэрхэн нөлөөлж тэднийг нийгмийн харилцаанд ороход хэрхэн тусалж байгаа тухай олон мэдээллийг хүргэсэн. Одоо үргэлжлүүлээд Best FM 98.5 радиогийн найруулагч Дэлгэр Баяртай уулзаж хараагүй хүмүүс зориулсан мэдээллийн технологийн хөгжил аль түвшинд явж байна, монголчууд энэ хөгжил дэвшилтэд мөр зэрэгцэн алхахад ямар асуудлууд тулгараад байна гэдэг талаар ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Эрдэнэ самбуугийн Дэлгэр Баяр нэг настайдаа өвчнөө улмаас бүрэн хараагүй болжээ. 2011-с 2012 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд мэдээлэл технологийн ажилтан компьютерийн багшаар ажиллаж байгаад 2012 оноос одоо хүртэл Best FM 98.5 радиогийн найруулагчаар ажиллаж байна. Миний хажууд байж байгаа энэ дийлэгч бол та бүхэн харж байгаа бох. Энэ бол яг миний одоогийн хийж байгаа ажлыг харуулж байгаа юм.
би яг одоо та бүхнийг орж ирэхээс өмнө талд маргааш өглөөний нэвтрүүлэг буюу өглөөний зөвлөгөө болонгаа бэлтгээд сууж ирсэн юм. За тэгээд технологийн хөгжил бол хараагүй хүнд ингээд энэ бүх боломжийг олгож байна. Өөрөөр хэлэх юм бол би FM радиод ажиллах боломжтой, програм бичих боломжтой. Ерөөсөө юу л бол юу гэж болно. Одоо энэ гихтчин л ерөөсөө яг л жирийн хүн хийдэг програм. За тэгээд одоо өглөөний зөвлөгөөг IT мастерлаад ерөөсөө яг FM-ийн төвшөнд гаргана гэсэн. За энэ жишээлбэл утас мессеж бичих, мэйл бичих унших боломжтой гэдэг бол бүр ойлгомжтой асуудал. Би арай жоохон өөр юм харуулъя. Одоо энэ жишээлбэл энэгээр өнгө ялгаал л да. Ногоон гинэ. За ийм байна. Одоо энэ би өмсөж байгаа подолко өнгөний ялгаалъя. Энэ бол зөвхөн би хувцас өмсөхдөө л энэ програмыг ашиглаж байгаа юм л да. Цагаан мөнгө тэндэг програм байж болох юм байна. Одоо ингээд $1. За одоо бүр гэрэл мэдрүүлье. Гэрэл мэдрэгч. За энэ нэг дууг сонсож байгаа бах. Энэ дуу ингээд ийм дээшлэх юм бол гэрэлтэй байна гэсэн үг. Доошлох юм бол гэрэлгүй байна гэсэн үг. За би камерыг тагилчих. Байхгүй боллоо. За тэгэхээр гэрэл маань ийшиг байгаа юм байна гэж ойлгож байна. Дуу өндөрсөд. За ийм байдлаар бас гэрэл мэдрүүлж болох нэ. Одоо би өөрийгөө хаавна байгаа бай гэдэг нэг таних гэж оролдож үзье. За миний эргэн тойронд юу байгаа вэ гэсэн чинь. Улаанбаатар City Tourism Department. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар. За энэ голомтын худалдаа хөгжлийн банкын ATM байгаа юм байна. Eco Express Car Wash. За тэгээд энийг мэдсэн багт бол ер нь би хаана байж байгаа газараа мэдчих боломжтой. Өөрөөр хэлбэл энэ GPS гэсэн үг. За тэгээд энийг ингээд шууд цооцлоо зүгээр уцаа кармаалаад би автобусанд явж байгаа юм бол миний очиж байгаа буудлын болгоныг өнөөдрийн хувьд бол англиар хэлж байгаа. Гэхдээ ирээдүйд за нэг жилийн дараа ч юм уу энийг монголоор хэлүүлэх бүрэн боломж байгаа. Тэгэхээр яг хөгжүүлэгчтэйгээ хамтарч ажиллах юм бол энэ бүхнийг хийх боломжтой гэж үзэж байна. Бодож байна. За дахиад нэг програм одоо бас нэг техникийн дэвшил танилцуулъя. Энэ болохоор Солонгос улсад анх хөгжсөн номыг яаж хараагүй хүмүүсээр уншуулах вэ гэдэг асуудлыг солонгосчууд ингэж хийсэн байна. Энэ яаж байгаа вэ гэхээр нэг юм A4-ийн цаасны буланд нь баркод хэвлээд за та бүхэнд бас харуулъя. Ийм цаас. Энэ цаасан дээр бол зүгээр л Монголын тухай мэдээлэл байж байгаа. Энэ булан дээр нь баркод байгаа. Тэгэхээр энэ ном болгоны юм булан дээр нэг юм баркод тавьчих юм бол гараагүй хүн зүгээр ном хүссэн номоо шууд уншаад яваад байх боломжтой гэсэн үг. За. Энэ цаасан дээрх мэдээллийг би одоо утасныхаа дэлгэцэн дээр гаргаж та бүхэндээ харуулъя. Монгол хийнэ. Википедиагаас. За Монгол юу гэсэн бэ? Энэ бол Монголын одоо орчин үеийн мэдээллийг харуулж байгаа юм байна. За Монголын нэр бол Монгол гэдэг ингээд ерөнхийлөгч нь хэн бэ? Төрөнд бол гэдэг бүх мэдээллүүдийг авчихсан цаас байсан юм байна. Гэх мэтчлэн утсыг ингээд бүх хэрэгцээнд ашиглаж болох нэ гэдэг юм та бүхэндээ харуулахыг хүссэн юм. За ингээд цаасан дээрх мэдээллийг би авчихсан. Харамсалтай нь энэ маань дөнгөж англи хэл дээрх мэдээллүүдийг аваад байгаа. Яагаад англи хэл дээр зөвхөн байгаад байгаа вэ гэж би онцлсон бэ гэхлээр одоогоор Монгол speech synth буюу компьютер дээр яг одоо энэ англи хэл шиг ярьдаг Монгол ярьдаг програм маань гараагүй байгаа учраас зөвхөн англи хэл дээрх мэдээллийг бид нар унших боломжтой байна. Тэгвэл энэ асуудлаар саяхан Монголын арга хүчтэй үндэсний холбооны удирдлага мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жадамбай даргатай бид нар уулзсан. Энэ уулзалтаараа бид нар хараагүй хүмүүст одоо энэ компьютерийн дэлгэц уншигч програмыг монгол хэл дээр зохион бүтээх тухай асуудлыг ярилцсан байгаа. Ингээд одоо энэ газрын Жадамбай даргын зүгээс бол энэ асуудлыг эх жилийнхэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах, холбогдох төсвийг мөн тусгах, тэгээд энэ ажлыг эхлэл болгож бэлтгэл ажилдаа бид нар ороод ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
Манай нэвтрүүлэг их яруу найрагч Бигзийн явах холонгийн нэрмжит цэцэрлэгээс үргэлжилж байна. Хараагүй хүмүүст зориулсан онлайн ярьдаг номын сангийн үйл ажиллагааны тухай ярилцахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрал, хөгжил, мэдээллийн технологийн төв, төрийн бас байгууллагын тэргүүн Ноён Баясгалантай уулзахаар бид энд цаг тавуулсан юм а. Хараагүйчүүдэд зориулсан онлайн ярьдаг номын сан байгуулъя гэсэн санаа яагаад хизээ анх төрсөн бэ? Би 8 настайдаа бүрэн хараагүй болсон. Тэгээд тэр жил бол одоо бусад хүүхдтэй адилхан сургуульд орж чадаагүй. Тэгээд номонд бол маш их дуртай, ном сонсох, үлгэр сонсох маш их дуртай хүүхэд байсан. Тэгээд хүн болгоноос надад энэ номыг уншаад өгөөч гэж ном бариад гуйгаад явдаг тийм хүүхэд байлаа хүүхэд байхдаа. Тэгээд ер нь бол бодсон, их олон жил мөрөөдсөн. Тэгээд хараагүй хүмүүс, хараагүй хүүхэд залуучууд над шиг тийм зовлон бити тулаасаа хүссэн мэдээлэл авчих одоо боломжтой байгаасаа гэдэг үднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол хөгжил мэдээллийн технологийн төвөөс бид хараагүй иргэдэд зориулж ярьдаг онлайн номын санг байгуулсан. Тэгэхээр энэ мэдээллийн номын санд маань бол өнөөдрийн байдлаар 400 гаруй ном одоогоор ороод байгаа. Гар утасны сүлжээ орсон, өөрөөр хэлбэл интернет ашиглах боломжтой газраас Монгол орны хаанаас ч байсан хараагүй хүмүүс хүссэн цагтаа хэдий ч гэсэн хүссэн номоо, дуртай номоо сонсох энэ боломж бүрдээд байна. За тэгэхээр та ярьдаг онлайн номын санг яг чухам яаж хэрэглэх вэ? Яг ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ гэдгийг нь боддоор нь бас харуулвал үзэгчдэд маань илүү зүгээр ах гэж бодож байна. Интернет руу эхлээд орох ёстой. За одоо интернет руу оръё. За энд хэрэглэгчийн нэр, нууц үг, за нэвтрэх, за номын сан, за номын сан руу орё. За ярьдаг номын сан маань бол одоо номын олон төрөлд хуваагдж байгаа адлын явдал зохиол, аимшигын зохиол, ардын аман зохиол, боловсрал, мэргэжлийн сургалт, нийтлэл, өгүүлэлэг, тууж, сонгодог зохиол гэдэг. За тэгэхээр одоо би эндээс одоо боловсрал гэдэг категорийг сонгоё. Барай заслын сургалт гэж байна. Монгол хэлний зөв бичих дүрмийн ном байгаа юм байна. Англиар дуулж сурцгаая гэдэг ном байгаа юм байна. За тэгэхээр эндээс барай заслын сургалт гэдэг одоо номыг би сонсохыг хүсэж байна. Барай засалж хүнд шаардагдах бодит чадвар болон дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд заах агуулгад өөрчлөлт оруулах. Одоо манай номын сангийн үйлчилгээнд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ гэхээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн харааны бэрхшээлтэй иргэд энэ номын санд нэвтрэх эрхийг аваад энэ номын сангийн үйлчилгээг хэрэглэх боломжтой болж байгаа. Энэ номын санг байгуулахад бид одоо өнөөдрийн хүртэл бол зөвхөн өөрсдийнхөө хүчээр зүтгэж ажиллаж байгаа. Хин нэг байгууллага хүмүүс бол одоогоор бол тусалж байгаа юм бол бараг байхгүй. Ялангуяа төр засгийн байгууллагуудын зүгээс бол энэ ярьдаг номыг бүтээхэд, номын санг байгуулахад одоогоор бол дэмжлэг үзүүлээгүй байгаа. Энэ үйл ажиллагаа маань хараагүй иргэдэд зориулсан ашигын бус үйл ажиллагаа байдаг учраас төр засгийн зүгээс хараагүй иргэдийнхээ мэдээлэл авах, боловсрол эзэмших нөхцөл боломжийг хангах үүднээс дэмжлэг үзүүлж бидэнтэй хамтарч ажиллах нэг их шаардлагатай байгаа. За тэгэхээр хараагүй иргэд та бүхэн маань өөрсдийнхөө өмнө нэгдэж байгаа энэ том боломжийг идэвхтэй хэрэглээд нийгмийн идэвхтэй гишүүн байхын тулд, идэвхтэй гишүүн болохын тулд боловсрол эзэмшиж, хөгжиж энэ номын сангийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож номын сангаа идэвхтэй ашиглаараа хэрэглээрэй гэж хүсэх байна. Мэдээллийн технологийн хөгжил хараагүй хүмүүсийн амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай өнөөдрийн нэвтрүүлгээрээ цугсган ч гэсэн дурдахыг зорилоо. Хараагүй хүн, халамжийн хүн гэсэн ойлголтыг нийгэмсэн таягдан хайж, тэднийг бусдын нэгэн адил сурч боловсрч, ажиллаж, хөдөлмөрлөж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход мэдээллийн технологийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэд өөрсдийн боломж бололцоогоор энэ хүртэл хийж бүтээх гэж оролдож байна. Одоо харин төр засгаасаа хамт олноороо нийгмээрээ илүү өргөн хүрээгээр, илүү өргөн хүчээр гэрлийн хурдаар хөгжиж байгаа мэдээллийн технологийн хөгжлийг хараагүй хүн бүрийн амьдралд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.
Хараагүй хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хувь хүмүүстэй талархал илэрхийлээд энэ удаагийн нэвтрүүлгээ жаргая. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.